баасан жаргал гишүүнд ер нь энэ ажлын хэсгийг даргалаа явж байхдаа нэг өнцгийг бас харж байгаараа гэд тэгээ дараа нь тусдаа асуудлаа бас оруулж ирж болох бах. Энэ зөрчлийн хуулинд ажлын байрны дарамт гэдэг ойлголтыг зөрчлийн хуулинд эрүүгийн хуулиас оруулсан билээ. Тэгээ тэрнээс болоод ер нь бол нөхцөл байдал одоо ингээд гендрийн асуудал эрхэлсэн олон төрлийн бус байгууллагууд энэ асуудлыг яриад байгаа юм. Тэгэхээр энэ дээр баасан жаргал гэсэн нэгэн одоо энэ нөгөө хүний эрхийн л асуудал яригдж байгаа юм чинь давхар та нэг судлаад үзээрэй. Тэгээд энэ тэр зөрчлийн хуулиндаа байгаад байгаа зөв юм уу, буруу юм уу? Эннээс хойш ямар ер нь зөрчлүүдийн тоо статистик яаж өөрчлөгдсөн байныг харсан байх нь бас зөв байж магадгүй шүү гэдгийг зөвхөн давхар энэ завшааныг ашиглаа хэлчихье гэж бодож байгаа юм.